Үзэгчдийн нойроо амглан айлтгая. Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн пүрэв гарагийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2015 оны 1-р сарын 15-ны өдөр энэ өдөр дэлхийд дахна хүн төрөлхтний түүхэнд хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр алдарсан Мартин Лютер Кинг хороод мэдсэн өдөр. Тэгэхээр энэ өдрийг тохиолдуулан бидний хувьд улс төрчин манлайлагч төслийн оролцогчдод 1 минутанд багтаан хүний эрхийн сэдвээр санаа бодлоо илэрхийлэх даалгавар өгсөн. Тэгэхээр одоогоос яг 86 жилийн өмнө 1929 оны 1-р сарын 15-ны өдөр Майкл Лютер Кинг нэртэй нэгэн хүү төрж ирсэн. За хожим нь өөрөө нэрээ сольж Мартин Лютер Кинг болсон. 20-р зуун хүн төрөлхтөнд Мартин Лютер Кинг, Махатма Ганди, за Мадер Тереза буюу бидний хэлдгээр Тереза их гээд хамгийн гол нь хүчийг үл хэрэглэж энх тайвны замаар асуудлыг шийдэх энэ ирмэлцлийг хүн төрөлхтөнд бий болгосон үзэл санааны эзэд төрсөн байдаг. Тэм учраас Мартин Лютер Кингийн одоо яг тэр тэмцэжсэн үед бол бидний сайн мэдих I have a dream буюу надад мөрөөдөл байна гэсэн илтгэл нь бол домог болтлоо алдарсан байдаг. Тэгээ 1963 оны 8 сарын 28-ны өдөр 250 мянган хүний өмнө одоо тэр илтгэлийг тавьсан байдаг. Сайнаа бид хоёр өнөөдөр яг энэ одоо хилмиг текстийн дурсгалыг одоо мөхчүүлэхэд хөшөөний өмнө хамтдаа ирээд байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 20 дугаар зууны эхний хагасын одоо сүүл хэсэгт монголчууд бас яг харахгүй үндэснээрээ хилмигдүүлэлт гэдэг аимшигтай тэр түүхийг үтсэн. Энэ бол маш том хар тал болж үлдсэн байдаг. За үүн шиг бас хүн төрлөختний эрх чөлөөний түүхэнд хүний эрхийн түүхэнд ч гэсэн бас яг энэ хар чулуун хэрэм мэт нэгэн зүйл бол яг харахгүй discrimination буюу одоо арьс өнгөөр нь ялгуурладаг энэ үзэл санаа байсан. Тэгээ энэ үзэл санааны эсрэг Мартин Лютер Кинг тэмцсэн. Энэ тэмцэл нь өнөөдрийн шилбэл бид нар Америкийн ерөнхийлөгчөөр Обама ажиллах хүртэл хэмжээнд тэр хүний эрхийг дээдлсэн энэ соёлыг дэлгэрүүлсэн байдаг. Тэгээ манай залуучууд яг харахгүй бас ингээд энэ одоо арчсан нийгмийн бүтээгчид энэ залуучуудын нэгэн гэдэг утгаараа эрх чөлөөний үгийг 1 минутанд багтааж хэлэх боломжтой болоод байгаамаа. Тэгэхээр үгээрээ үйлдэлээрээ үргэлж зөв хандлагыг үзэгч түмэндээ хүргэж байхыг зорилгоо болгож байгаа манай нэвтрүүлгийн 30 оролцогч бол Монгол оронд хүний эрх ямар төвшөнд байгаа. За нэг талаар үргэлж бас муу талаас нь биш тийм ээ. Бас эерэг талаар хүний эрх одоо үнэхээр хангагдаж байгаа сэдвүүдийг сонгож өөрсдөө 1 минутанд энэхүү илтгэлээ тавьсан. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ үзэгч та бүхнийг урьж байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээж надтай гэрлээч. Сан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол эцэг. Миний хай. Шинжлэлийн адил явдал. Хамгийн сайхан. Дагвар зохил зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Бүх цаг үеийн хамгийн шилдэг илтгэлээр өрсөлдөгчгүйгээр тодорсон надад мөрөөдөл би илтгэлийн эзэн хүний эрхийн төлөө тэмцэгч Нобелийн шагналт Мартин Лютер Кингийн алдарт илтгэлийн тухай болоод өөрийнх нь тухай товч мэдээллийг нэвтрүүлгийн эхэнд хүргье. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотноо Линкольны дурсгалын цогцлборын өмнө 250 гаруй мянган хүнд арьс өнгөөр ялгуурлан гадуурхахын эсрэг асуудлыг хөндөж нийгмийг эрүүлжүүлэх ёстойг зоригтойгоор уриалсан. Энэ илтгэл одоо ч амьд оршсоор хүний эрхийн асуудлаарх аливаа үйл хэргийн үндэс суурь ишлэх үнц нь усаар байгаа лээ. I have the pleasure to present to you Dr. Martin Luther King, Jr. Түүний илтгэл Америкийн төдийгүй дэлхийн уран илтгэлийн түүхэнд мөнхөрсөн бөгөөд Мартин Лютер Кинг 35 настайдаа Нобелийн энх тайвны шагналыг гардаж байсан. Хүний эрх зөрчигдөх хамгийн том асуудал бол арьс өнгөөр ялгуурлах үзэл. Ердөө 15 минутын хугацаанд энэ нэмзэг сэдвийг хүндсэн илтгэл яагаад хүн төрөлхтний сэтгэлд хүрч хагас зууны турш мартагддаггүй юм бол илтгэлийн агуулга мөн чанар хүндсэн асуудал нь гайхалтай дээр илтгэгчийн дуу хоолой хүчрэхэг итгэл үнэмшил дүүрэн байсан гэдэг. Will be able to join hands and sing in the words of the old Negro spiritual, free at last, thank God Almighty, we are free at last.
Хүний эрхийн төлөө тэмцэгч яруу илтгэгч Нобелийн их тайвны шагналтан Лютер Кинг 1968 онд 39 наснда бусдын гарт амиа алдсан бөгөөд нас барснаас 4 хоногийн дараа Америк нэгдсэн улсын ардчилсан намаас Кингийн төрсөн өдрийг үндэсний баяр болгох санал дэвшүүлэн Конгресст өргөн барьж байсан гэдгээ. Аль бие ёсоор Мартин Лютер Кингийн төрсөн өдөр 1-р сарын 15-нд тохиодог боловч 1983 онд Конгрессийн 2 танхим энэ хуулийн төслийг дэмжиж ерөнхийлөгч Рейган гарын үсэг зурж хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Ингээд 1986 онд Мартин Лютер Кингийн төрсөн өдрийг анх удаа тэмдэглэж, жил бүрийн 1-р сарын 3 дахь 7 хоногийн даваа гарагийг Мартин Лютер Кингийг дурсах өдөр болгон Америкчуудын үндэсний баяр бахархлын өдөр болгон тэмдэглэх болжээ. Иргэн бүр улс төрд оролцох эрхтэй. Нийгэм улс төрийн байдал өнөөдөр таны амьдралд асуудал учруулж байна уу? Тийм тохиолдолд та асуудлаа шийдвэрлэхийн тулд улс төрчдөөс асууж лавлах, шаардах, тулгах хэрэгтэй. Хөөцөлт. Тэр болгон оролцооны нэг хэлбэр. Өнөөдөр би Шараад Борхогийн гүнсэн энэ талбай дээрээс тантай харилцаж байна. Улс төрч оролцох эрхээ эдэлж байна гэсэн үг. Та ч гэсэн ийм эрхтэй. Ерөнхий сайд Асан Бямсурангуй хэлсэн байдیں۔ Эрх чөлөө гэж ухамсарлсан хариуцлага. Тийм учраас та өнөөдөр өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхаа төлөө улс төрд оролцох бүрэн эрхтэй. Хэрвээ та оролцохгүй бол өөр хэн ч таны өмнөөс оролцохгүй. Тийм учраас та эрх чөлөөгөө идэл улс төрд оролц. I have a dream today. Эдгээр хүний эрхийг дээдэлдэг болсон энэ нийгэмд хүний хөгжил, хүний амьдралын чанар, хүний амьдрах орчны чанар хамгийн чухал болоод байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, хүрээлэн буй орчин талаарх Бюрогийн тунхаг зэрэгт орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахад тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдэд нөхөн олгор олгох тухай заалт байдаг. Энэхүү олон улсын пакт заасан үзэл санаа нь үндэсний хууль тогтоомч ч гэсэн тусглаа болсон байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэд маань агаарын бохирдол, орчны бохирдлоос үүссэн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаараа санхүүгийн нөхөн олгор авах тухай зохицуулт байдгийг иргэдэд сануулъя. Энэ замаар алхаж буй хүн бүр өөрийн үзэл бодол хүсэл мөрөөдөлтэй. Чөлөөт сонголтоо хийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бидэнд бий. Энэ боломжийг ардчилсан нийгэм эрх чөлөө бидэнд олгосон. Харин би иргэн хүний хувьд энэ нийгмийн нэгэн гишүүний хувьд миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдгийг ухамсарлах үүрэгтэй. I have a dream. Монгол улсын үндсэн хууль зааснаар иргэн бүр сурч боловсрох эрхтэй. Монгол хүн бүрт сурч боловсрох эрх боломж нь бүгд бүрдсэн. Гэвч бид өөрснийг болохгүй, бүтэхгүй, чадахгүй гэдэг үгээр хаалт хийж оюун санааны хувьд, сэтгэлгээний хувьд өөрснийг оюун санааны хүлээсэнд оруулж байна. Иймд оюун санааны хүлээсээ тайлж, өөрийгөө хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө гаргаж чадвал та сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадна. Өнөөдрөөс эхэлж сурч боловсрох эрхээ эдэлцгээе. I have a dream today. Би энэ дээрээс нийт хөх толгойдоо үнцэг бай хэмээн уриалах гэсэн юм а. Энэ цагийн монголчууд бидэнд үнцэг үзэл дутснаас эх орондоо эзний байж чадгүйд хөрлөө. Амьдралд доор цөөн жишээ татъя. Томоохон ордуудыг манд гадаадынхан эзэмшиж, байшин барилгуудыг манд гадныхан барьж, өдөр шөнөгүй гадны соёлоор амьсгал цааж байна. Хэн мэдэгдэхгүй, хэд нэвтрэлцэхгүй нөхдүүдэд доромжлуудан байж, төмөр сүргэн засуулж авсаар байна. Нутаг нэгтнүүдэд дэмжсэн бус гадныхныг дахин шүтсэн энэ бодлого цаашиж үргэлжсээр байх уу? Үгүй. Би л хувьдаа үргэлжлүүлмээргүй байна. Иймийн тулд би улс төрчдөөс ахуудаад бүгд үнцэг байгаач гэж уриалж байна. Хийсэн үг, хийсэн ажил болгоноос нь үнцэг үзэл үнэртэг. Үнцэг байдаа гэд бусдыг зодож заншиж хөөж тух шаардлагагүй. Өөрийн байдаагээд бусдыг үзэн ядах хэрэггүй. Дагцгүй эх орон илгэн түмнээ дээдэлсэн бодлого тодорхойж хэрэгжүүлэхэд хангалттай. Үнцэг байна гэдгийг би өөрийн гэсэн бүхнээ хайрлана гэж ойлгож байна. Үнцэг байж өөрийн гэсэн бүхнээ хайрлая.
над гүнхтэй байна. Хог түүч хоногийнхаа амьдралыг задгуулж байгаа монголчуудаа харахад үнэхээр гүнхтэй. Өнөөдөр энэ хогийн зэг дээр 700 хүн хог түүж амьдарч байна. Маргааш энэ тоо 70 болж буурах юм уу? 7000 жил үсэх юм уу? 70000 жил үсэх юм уу гэдгийг монголчууд бид өөрсдөө сонголтоор шийддэг юм аа. Бидний сонголтын үр дүнд өнөөдөр энэ хүмүүс хог түүгээд амьдарч байна. Арчлалтай хамт сонгох эрх чөлөө бидэнд ирсэн. Харамсалтай нь өнөөдөр албан тушаалд очиж амийн хувьдаа мөнгө завшихын тулд сонгох эрхийг мөнгөөр худалдаж авдаг явдал хавтгаарсан байна. Сонгох эрхээ худалдаад байгаа хүмүүс өнөөдөр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр та саналаа мөнгөөр худалдахад маргааш таны хүүхэд хог түүж амьдрах болно гэдгийг хүн бүр бодох хэрэгтэй байна. Мөнгөөр санал худалдаж авдаг хүмүүсийн тоо 76-д хүрэхэд монголчууд бүгдээрээ хөршийнхөө хогийг түүж амьдрна гэдгийг бүгдээрээ бодох хэрэгтэй байна. Иргэн та, иргэн би, иргэд бид эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зөвхөн барилгын салбарт жилд 30 гаруй хүн амь эрсдэж мөн тооны хүн хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн болон бүрэн алддаг байна. Би хүсэхдээ байгууллага бүрийн эрхэм зорилгод эрүүл аюулгүй ажлын байр бүрдүүлэх зорилт нэн тэргуунд тусгагдаасаа гэж хүсдэг. Хүн бүр эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхтэй. Хүн төрлөختөнд өөрсдийнх нь зам ёсны эрхийг хамгаалах ямар нэгэн механизм хэрэгтэй болсон учраас төрийг байгуулсан байдаг. Байгалаач заягдсан эрхийг хамгаалах үүднээс хүмүүний өөрсдийнх нь бүтээсэн төрөн бичмэл хуулиараа баталгаажуулдаг. Ардчлал тогтож үнэт зүйл бий болсон улс оронд хүний эрх чөлөө нэг хүний эрх нөгөө хүний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг. Бусдыг биш өөрийгөө ялж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх монгол хүний саруул ухаанд бие итгэдэг. Өнөөдөр бид хүний эрх чөлөөг хэрхэн хөгжүүлэх вэ хэмээх замын уулзуур дээр ирээд байна. Энэ замын уулзуураас эхлэн хамтдаа хөтөлцгөөе. Монгол орноо хүний эрх чөлөөг дээдэлдэг, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг үлгэр жишээ улс орон болохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэцгээе. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Би Монгол улсын иргэн. Тэгтэл үндсэн хуулинд хуулийн 2 дугаар бүлэг дээр хүний эрх чөлөөний тухай дурддагдсан байдаг. Тэгтэл үүний 16-гийн 2 дээр бид эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Тэгтэл бид эрүүлгүй аюулгүй орчинд амьдарч чадж байна уу? Та бүхэн энэ утаагаар, энэ орчны бохирдлыг хар. Тэгвэл бид энэ агаарын бохирдолд 60 тэрбум төгрөгийг зарцуулсан. Тэгтэл утаа багасаагүй байна. Тэгвэл энэ 60 тэрбум төгрөгийг энэ орчны бохирдолд зөв менежментээр зарцуулбал бид орчны бохирдлоос салж болно. Үүнийг бизнесийн байгууллагууд аж ахуйн нэгжүүд харуулж байна. Та бид нар өнөөдөр төрийн бодлого шийдвэргүйгээр бизнесийн байгууллагууд орчны хог хаягдлаас зөв менежмент хэрэгжүүлснээр энэ архины шил хуванцар савыг дахин боловсруулснараа ямар ч мөнгө зарцуулахгүйгээр зөв менежмент хийж болж байна. Тэгвэл энэ агаарын хөрсний энэ нийгмийн бохирдлоос салах цаг нь нэгэнт болжээ. Бид та болон миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдж байна. Тэгвэл одоо бид нар шийдвэр гаргах цаг нь болсон. I have a dream. Үе үеийн өвгдөөц маань эрх чөлөөг биднэрт хөлсөөрөө хүчээрээ цусаараа амиараа бидэнд авчирсан. Эрх чөлөө ямар үнэтэй юм бэ гэж асуувал би үнэлж баршгүй гэж хариулнаа. Үн цэнтэй энэ эрх чөлөөг хайрлаж хамгаалж улам батжуулахын тулд бид юу хийх ёстой вэ гэж өөрөөсөө асууж үзлээ. Бид зөвхөн бусдынхаа эрх чөлөөг хүндэснээр энэхүү эрх чөлөө ардчлал хүний эрхийг бид батжуулж чадах юм байна гэж үзлээ. Ардчлал хүний эрхийг хамгаалахын тулд бусдын эрхэнд халдахгүй, өөрийнхөө эрхийг алдахгүй, хүний эрх чөлөөгөө улам баттгая гэж уриалмаар байна. Монгол улсын хөгжлийн гарцсан үндэс нь хөдөлмөрлөх юм аа гэж би хэлэх дуртай. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн нэгд хүн бүр хөдөлмөрлөх, хүн бүр ажлаа чөлөөтэй сонгох, хүн бүр аюулгүй эрүүл орчинд ажиллах, хүн бүр ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Хөдөлмөрлөх эрх бол хуримтлалд орлогыг бий болгодог хамгийн чухал эрх юм аа. Монгол улсынхаа эрх чөлөөний талбайгаас хүний эрх
хөдөлмөрлөх эрхийг сурчилж байгаадаа баяртай байна. Монголд 10 хүн тусмын нэг нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа тоо байдаг. Энэ тоо өнөөдөр танд ямар ч хамаагүй мэт санагдаж байна уу? Хожим, эдгээр хүүхдүүд таны ирээдүй хойч болсон үр хүүхдүүдтэй хамт нэгэн хамтдаа амьдарч алхах болно гэдгийг та санаарай. Эдгээр хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх шалтгаан бол ядуу, зүдүү, тарчиг амьдрал байдаг. Хүүхдийн эрхийн конвенц болон хүний эрхийн түгээмэл тунхагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг олон залтууд байдаг ч өнөөдөр тэдний эрх зөрчигдсөөр байна. Өнөөдөр энэ бүхэнд бид нэр хэн нэгнийг буруутгахаасаа илүү хамтдаа эдгээр ирээдүй болсон хүүхдүүд хойч уяхад төлөө нэгдэж хийх цаг болсон байна. Би мөрөөдөж байна. Монголын минь ирээдүй ургах наран адид гэрэл гэгээтэй байж бид ирээдүй хойчтой итгэх тэр цаг мөч ирнэ гэдэгт би итгэж байна. I have a dream. Өнөөдөр хамгийн их эрхийн багасгыг гэж ярьдаг хүмүүс хамгийн их эрхээ эдэлж, хамгийн их эрхийн ихсгий гэдэг хүмүүс хамгийн их эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл улс төрчид өндөр албан тушаалтан хөрөнгө эрх мэдэлтэй хүмүүсийн эрх мэдэл, эрхээ дэндүү хэрэгжүүлж байна. Харин жирийн ард иргэдийн эрх үүний цаан гიშгэлэн дарагдж байна. Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл энэ хоёр хүмүүсийн эрх хоорондоо энэ тэнцүү байх ёстой. Үүнийг л өөрчлөх гэж би энд зогсож байна. Эрх чөлөө. Энэ зүйлийг бид өнөөдөр хүнээс хүсэх биш, нийгэм нь өөрөө бүрдүүлдэг байх ёстой. Энэ бүрдлийг бид өнөөдөр л зөвхөн бүтээх ёстой. Хизээш дараа гэж ярьж болохгүй. Үүнийг хамтдаа бид өөрчилж чадна. Хамгийн гол нь ард түмэн хоорондоо нэгтгэн чухал байна. Тухайн улсын санхүүгийн эрхчлөөний индексийг тогтоохдоо иргэдийнх нь орлогын хэдэн хувийг хүнснийхээ бүтээгдэхүүнд зарцуулж байгаагаар нь хэмжиж тогтоод Монгол улсын иргэд орлогынхоо 50 гаруй хувийг хүнсэндээ захиран зарцуулж байна. Гэтэл швейцарчууд орлогынхоо 10 хүрэхгүй хувийг хүнсэндээ захиран зарцуулж байна. Энэ нь монголчууд швейцарчуудаас илүү их иддэг гэсэн үг огтонч биш. Монголчууд орлогынхоо дийлэх хувийг хүнсэндээ зарцуулж байгаа энэ цагт боловсрол, эрүүл мэндийн гэсэн чухал хэрэгцээгээ бид нар хэдэн төвөөр зарцуулдаг нь ойлгомжтой юм аа. Өнөөдөр Монголд санхүүгийн эрхчлөө ус агаар мэт хэрэгтэй байна. Залуусын оролцоог дэмжигч Unitel Group. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Улаан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол ээцэг. Миний хай. Шинжлэлийн адил явдал. Хамгийн сайхан. Дагвар цохилт зэрэг Монголын орчин үеийн шилдэг шин кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Монгол өшөх байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа.
баран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Univision видео сан үзүүлж байна. Зүрхээр наадагч. Баяр. Сүүлчийн шүн. Ээжээ надтай гэрлээч. Улаан дөрвөлжин. Улаан пальто. Эцсийн зогсоол ээцэг. Миний хай. Шинэ жилийн адил явдал. Хамгийн сайхан. Дангур цогц зэрэг Монголын орчин үеийн шилдэг шинэ кинонууд Univision-ы видео санд нэмэгдсэн. Univision. Улс төрд шинэ малайлагч телевизийн зорилттой төслийн оролцогч Ганбаатар Чойжамснаар засгийн газрын тэргүүн сайд гишүүдэд хандсан нэгэн акцийг зохион байгуулсан юм. Гэхдээ улс төрд шинэ малайлагч төслийн багаас өгсөн даалгавар бус өөрсдийн санаачлагаар уг сануулга болох акцаа хийсэн талаар тайлбарлалаа. Ерөнхийдөө сайхан бэлэг улсын хурлд мэдээлэл хийхдээ хэмнэлтийн бодлого барихын тулд 1 сард 1 сая хүртэлх орлоготой айлын хүүхдэд зөвхөн сар бүр өгдөг хүүхдийн 20 мянган төгрөгийг олгодог байх. Мөн хүүхэд нь 18 нас хүрсэн алдар тхийн одонтой ээжүүдэд одонгийн мөнгө олохгүй байх зэрэг хэмнэлтийн бодлогын талаар тайлбарлаж байсан. Ардчилсан намын бүлэг хуралдаж дээрх асуудлыг хуучин хിവэрн буюу мөнгийг үргэлжлүүлэн олохыг дэмжсэн юм. Цаашид ийм бодлогогүй шийдвэрийг бүү гаргаасаа гэсэн эсэргүүцлийн сануулга өгөхөөр уг ажлыг санаачилсан талаар тэд ийхүү тайлбарлаж байна. Их хүүхдэд мөнгө өгье гэвэл тэр тэтгэмжийн 40 мянган төгрөгийн 1 жилийн хугацаанд өгье. Жилийн төсөв нь 9 тэрбум төгрөг байж байгаа. 9 тэрбум төгрөг гэдэг өнөөдөр юу вэ? Дарга нарын унж байгаа 50 жипний л үнэтэй мөнгө байхгүй. Дарга нар ихлээр тэр 50 жипийг зарчих хэрэгтэй. Зараад тэгээ хүүхдийн мөнгийг өгөлт. Өнөөдөр тэргээр хүүхдийн няраа хүүхдийн памперсыг авч өгч байгаа, тийм ээ? Даав угаах савнгийг авч байгаа, сүүгийг авч өгч байгаа хүмүүс зөндөө байна шүү дээ. За энд бол одоо орлого багтаа орлогогүй маш олон зуун мянган эхчүүд бол сэтгэлэн зовниж байгаа. Гэвч тэдгээр эхчүүд хуржээд энд бол засаг төрдөл санд бодлоо хэлж чадахгүй, битгий хасаасаа гэснийг бол хэлж чадахгүй байгаа. Тэр олон эхчүүдийн хүмүүсийн өмнөөс би тэр бол дуу хоолойгоо гаргаж дуу хоолой нь болж ингэж илэрхийлж байгаа юм. Ер нь бол за хязгааны зардал, бусад одоо үр ашиггүй зардлууд бол маш олон бий. Тэрнийг бол одоо энд бол тоочод бол тоолж томшгүй. Тэгэхээр ард түмэн рүүгээ чиглэсэн иргэдийнхээ одоо халаас руу орсон зүйлийг хасад танахаасаа илүү дарга нар одоо томилолт, айлчлал за бусад одоо тэр тансаг хангамжийн зардлуудаа ихэж бууруулсан зүйтэй юм аа. Үүний дараа харин эцсийн вариант л одоо яах аргагүй одоо татвартай холбоотой, орлоготой холбоотой, нийгмийн холбогчтой холбоотой тандалтууд бол байж болох юм аа гэсэн. Үнэхээр хэмнэлт хийж халамжийн уг мөнгнөөс хасах шаардлагатай бол тодорхой хэмжээгээр дэмжих ёстой. Гэхдээ сайд дарга нарын тансаг хэрэглэнээс эхний удаа тасах нь чухал. Түүний дараа бусад хэмнэлтээ хийгээд явах ёстойг энэ үйлдэлээрээ санууллаа. Энэ дээр ингээд танилцаад зогсож байгаа эхчүүд ч гэдэм үү, за бусад хүмүүс бол бас энэ дээр зарим нь бас шүүмжилтэ хандаж шүү дээ. Яг эмзэг асуудлыг тавьсан байна. Энэ жоох хүүхд. Үнэхээр яг энэ хүүхэлтэй ч юм уу, хүүхд ч юм уу гэл ингээд гайхаад байна л та. Тэгэхээр мэдээж яг ингэж тавьжээж тэр хүмүүсийн чихэнд хүрэх ч гэдэм үү. Энэ маань одоо бас цаашид одоо ямар нэгэн шийдвэр гаргахад бол нөлөөлөх болов гэж бодож байна. Битээр энэ дуу хоолойгоо өргөе гэдэг дээр яаж өрхөө гэдэг дээр ярьсан. За хэвлэлийн баг урлыг. Хэвлэлийн баг урлыг хэдэн телевизээр гаргах бол хинт өрхөөлээ. Тийм. Ерөөсөн хүмүүсийн зүрхрүүн цохио. Энд өлгийтэй хүүхдүүд байна. Тэгтээ амьд хүүхд биш. Магадгүй энэ төр засгийн шийдвэр энэ хойр үргэлжлээд яваад байвал эхчүүд хүүхдээ бариад гараад ирж магадгүй шүү гэдгийг л хэлж байгаа.
Монгол улс ардчилсан нийгэм шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд хүн бүр, хувь хүн бүр хүний эрх хэрэгчлээний талаар тодорхой ойлголттой болсон. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хүний эрх олон зөрчигдөх болсон. Ардчлалын үнд зүйл болох хүний эрх хэрэгчлөөг бид нар хангасан тодорхой зөрчилгүй улс болох ёстой. I have a dream today. Монголчууд эрх чөлөөний тухай ойлголт цаг хугацааны янз бүрийн төвшөнд өөр өөрөөр харж үзэжсэн түүхүүд байдаг. Монголчуудын өвгдөөцийн түүхийг бид нар судалж үзэх юм бол эрх чөлөөнийхөө тухай, ард иргэдийн нийтлэг эрх чөлөөний тухай, тэдгээрт хандсан шийдвэрүүд нь эрхтгш байх тухай бүхэл цаг үе дээр бид нар үзэж явсан байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ чигсийн талбай дээр бид нар эрх чөлөөний тухай, энд эрх чөлөөт Монгол улсын иргэн үеийн хувьд үйл болоо илэрхийлж өөрийн гэсэн дуу хоолойгоо гаргаж байгаа залуу үеийн хувьд эрх чөлөөгөө хадгалан нандинах нь хамгийн чухал гэдгийг би ойлгож байна. Эрх чөлөө гэдгийг хүмүүс янз бүрээр боддог. Зарим нь эвлэлдэн нэгдэж энэ талбай дээр жагснараа эрх чөлөөгөө хадгалж гин гэж үздэг бол зарим зөвхөн 4 жилд нэг удаа сонгуул өгснөөрөө өөрийнхөө эрх чөлөөг би эдэлж байна гэж зарим нь үздэг. Миний хувьд эрх чөлөөг үүсгэх бодол нь бол иргэн хүн болгоны толгой дотор байгаа эрх чөлөөний тухай ойлголт, эрх чөлөөний үнэт зүйл дархлаа гэдгийг бид нар сайн ойлгосны дараа эрх чөлөө тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хувь хүний үнэт зүйлийг бид нар эндээс харж хайх нь илүү юм болов уу гэж боддог юм аа. I have a dream. Сүүлийн 3-4 жил хэдэн 10 иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын золиос болсныг нэхэн дурсах гэж би энд ирсэн. Тэд хуулиар хоригдсон зүйлийг хийж байхдаа бус хуулинд ноогдуулсан иргэнийхээ үүргийг биелүүлж явахдаа алтан намаа алдсныг сануулах гэж ирсэн юм аа. Би төвний байгууллага, албан тушаалтнуудад хууль заасан эрх хэмжээ, дүрм журмдаа хязгаарлагдаж шударгаар ажиллахыг сануулах гэж ирсэн юм аа. Өнөөдөр эрх чөлөөний талбайгаас зорилгынхоо төлөө зүгээр алхаж яваад алтан намаа алддаг өдрүүд цаашид бүү тохиолдосоо гэдгийг сануулж Монгол улсын иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх хэрэгчлөөг сануулах гэсэн юм аа.